Манхуу эхэлж нэгэн танхаа банд хөөе өлбийсэн новшнуудаа би яаглаараа олон нийтэд ажил хийх хэрэгтэй юм бэ? Яс намайг ээжгүй болохоор дээрлэхэд байна уу? Энэ залуу үнэт эдлэлийн дээрэм хийсэн бөгөөд 200 цаг олон нийтийн ажил хийх ялаар шийтгүүлдэг. Манай гол дүрийн залуу нилээд тавтаргүй болтой сандлаа шидэд хүчтэй гэж ихтэйхэн. Харин бууны нохонууд нь шүүгч та зүгөөрөө гэсээр түүний зүг рүү ардлаа. Өвгөн шүүгч надын өөдөө санал шийддэг цөстэй аавын хүүг амьдралтаа харсангүй. Сандлаа буцаагаад байранд нь 50 новш минь. Хэрвээ үгүй бол юу гэж гэсээр дунд хургаа тухан дээр нь тавилаа. Нилээн айхтар залуу болтой. Тэр харц марцыг нь хараад байгаараа нилээн ширүүн болтой. Шүүгчийн төсвөрөө алдагдсан болтой шууд л алхаа хүчтэй савн шоронгийн амьдралд нь оруулахар болвоо. Дөрөс солигдож томоос том автобусанд булай маягийн баахан хүүхдүүд л байдаг. Эдгээр бүгдээрээ л насанд хүрээгүйгээ боддоо. Бараг 30-тай юм шиг харагдаж байгаа бистэй. Ялангуяа тэр бүдүүнээ. Манай гол дүрийн залууг Жонсок гэдэг. Одооноос түүний төмрөө гэд нэрлэж явчих. Мань хүний эргэн тойрноо хараад бааханд бүдүү станаар хараад болдоггүй манай хүнийг. Энэ шорон бол насанд хүрээгүй хүүхдүүдийн байрладаг тусгай сургууль аж. Харин энэ бүдүүнийг юм сүг гэдэг. Би буруу дуудаж магадгүй. Сэрвэтгээ дуудаа явчихдөө. Мань хоёр энд ирэхээс өмнө бигээ таньдаг болтой. Хөөе өгшөө, чи төмрөө мөн үү гэхсээр бүдүүнээ айртад байлаа. Харуулan цанаас яриа бол бас зогсоодох гэв. Манай залуу саяхан таньсан болтой юу вэ өгшөө? Удаа уулзаагүй байна шүү. Чи яагаад энд байгаа юм бэ хооми? Сэрвэт нэг юм хэлсэнгүй. Тоолгын дараа хоёлоо би тасагд уулзъя гэв. Тэгснээ цааш хараад яваад өгөө. Дараа нь хий үзэгдэх шиг нэг хөвшин шоронгийн хуйг гарч ирснэ. Чиний найз юм уу? Наад чинь сайн залуу биш юм шиг харагдаад байж тээ мэдөө. Хүчингийн эрээг сүрдүүлэг үлдэж байсан хүнд гар юм байна. Чи энэ залуугийн найз нь бол бас л бүтэхгүй гар байж таарна гэж хэлвэ. Манай хүн муухай харлаа. Тэгснээ хуйг яасан муухай хилаасаа ставаа гэсээр барьж байсан цаасаараа балбаж гарваа. Энэ кофе ууж байгаа хөвшин багийн бол энэ тусгай сургуулийн дарга ухаантай 49 настай Ли Гуанхын. Би буруу дуудаж магадгүй. Тэгснэ манай хүний бүсийг ухаад байна. Ямар хэрэгээр орсон юм бэ? Юу хийгээд ийшээгээ орж ирсэн юм бэ гэж шалаастай. Төмрөөг сувдаж аваад хоёулаа байнга таралдах байх та. Тиймээс биедээ сайн хандъя. Би шоронгийн хуйг болохоор та нарыг хариуцах ёстой гэж хэлв. Холоос манай хүний харж байсан шивэстэй гай. Хөөе сорвтой. Чи наад мал бацааныг мэдхээр барах уу? Наад баачгаа чин дунд сургуультай нэлийн алдартай байсан. Тийм үү өгшөө. Танаа сургуульч атманаа өдөр дүүрэн байсан биз дээ. Тэр улаан өстэй бацаан тийм нэр хүнтэй байсан юм уу гэж хэлв. Мань сорвт зэхэн харснаа хил амаа долоогоо дунлаа. Яа. Уулзалтын цаг болж манай хүний 3 хүн тойрж бүжээд сорвт дүүгөө зөхөж байгаа аятаа алгадаад байна. Тэгснэ муу навшин лүүсрээ уулзаагүй удажээ. Хоёлаа ийм газар таарах гэж. Яасан чи энд өөрийгөө хүнд гар болчлоо, эвгүй баачгаа болчлоо гэж бодоогүй үстэй. Би чиний хар дарсан зүүд чинь байна жингэр минь. Чи бид хоёр хамтдаа хөвжөлтэй байсан биз дээ. Чамааг амиа орлохыг оролдож байсныг одоо л санаж байна. Чамаас болж би сургуульд хүчрхийлэгч гэсэн нэр зүүсэн гэсээр манай хүний өснөөс нь зулгааж аваад өмдөө тайл гэж тушаав. Дараа нь тэр өмднийхээ цахилгааныг доошлуулад чи намайг санаад ийшээ ирээ биз дээ гэж хэлэхэд хүүгийн өнгөрсөн бараан дурсан сэтэрдэг. Манай хүн бүх зүйлийг хүлээн зөвшөөрөөд нүдээ баг багаар анлаа. Тэгснэ сэрлэн хөдөлсөн болтой тийм ээ хооми чамайг санаад энд ирлээ гэж чихнээс нь зулгааж аваад өмсөд авваа. Яа ямар гэж чинь заваа юм харчваа. Тэгэж байгаад нүдээ арцаар л угаахаас. Харин нөгөө талд хоёгаа чимээгүй хүн нэг зүйлийг бодож байлаа. Хөөе харгалзагч хулгайч минь би чамаа мэдэн шүү. Охидтой явуулдаг байсныг чи би мэдэн шүү. Чамаа 3 сарын 6-ны өдөр айп ашиглаж насны өрөөгүй охинтой уулзсан гэдгийг чи би мэднэ өгшөө. Бас залтай өвгөө өөрийгөө тэр охинд танилцуулахдаа тансаг зэрэглэлийн ВМБ машин ундаг гэж хэлчихээ бас л овоо үгэн байш шүү. Шүүс амаа савируулсан хуйг ялтан 44-39 чи яг хин юм бэ? Энд ямар ацаа хийж ирсэн юм бэ? Тийм ээ энэ залуу бол өшөө авч. Тэр юу ч хийхэд бэлдэн галзуу бовшиг залуу. Тэр энд ирсэн шалтгаан бол хин нэгний хайж байсан хайсан хүнээч олсон. Манай залуу нөгөө сорвтыг стонерээ мангас шиг хүчтэй хазаж байна. За тулаана өөрсдөө та нар үзцгээе. Жолоогүй зодож байхдаа тэр өөрийнх нь амьдралыг сөрүүлсэн хүмүүсийн талаар бодож хардаг. Яагаад ийм зүйл хийсэн бэ гэвэл харамсалтай нь хууль энэ хүүг хамгаалж чадаагүй байж. Эргэн тойронд битүүл цуснууч. Манай хүн энэ хідэн залуучуудын дунд бүжиглэх аятаа эргэж байлаа. Анх шүүх хурал дээр төмрөө албаар дунд хуруугаа гаргасан бөгөөд зөвхөн өшөө авах хүслээл шоронд орохын тулд ийм зүйл хийсэн аж.
Нөгөө хэдэн залуучууд айж зогтож туслаарай энэ галзуу өвчтэй нош байн гэсээр гүүгээд өгөө. Гэвч араас нь сорвит модоор гиндүүлж байгаа дайралт хэв. Манай хүн ядах юмгүй бултаж аваад өөрийгөө хамгааллаа. Сорвит ярихаач зогсоохгүй маа. Хөөш навшаа хин чамд хичээл заасан юм. Чи яаж хүчтэй болсон юм гэд модороо зохиод л байлаа. Манай хүн эвтэйхэн зодоо шанаадаа дунгаагаад хөлийг нь боогоод авлаа. Төмрөөд ямар ч өрөвдөх сэтгэл алга. Шууд л нэг хөлийг нь хоглоод хайчив. Хөлөө хоглоосон сорвит бяцхан охин шиг уйлж байлаа. Хөөш ац минь чи үнэхээр миний хөлийг хоголцглаа. Чи мэдрэл мотой галзуу юм уу? Энэ үг манай хүний уураг нилээ хүргэжээ. Нөгөө хөлөөг нь бас барьж аваад хугалахаар зэхэж байлаа. Өхөл үнэртэд явсан болоо сорвит. Болоо чи андаа нааг уучлаарай. Би маш том алдаа хийсэн. Чамайг маш их дэрлэгдэг байсан. Гэр бүлий чинь доромжлоод барах уу? Чиний өмнө төмөдөө буруутай намайг үнэхээр уучлаарай гээл уйлж дуулаад гуйгаад л байлаа. Тэгснэ. Хэрэг чи миний хоёр хөлийг яг одоо хугалчих бол би дахир дотоо яста болно штэ. Ахиж алхаж чадахгүй. Плиз ам өршөө гэж хэлэх нь цаанаа л нэг гонигтай. Даанч харамслаа төмөрөө хөлийг нь хугалахаар шийдсэн байлаа. Түүний өнгөрсөн амьдрал хар бараан хүн болгонд л дээрлгүүлдэг байлаа. Арга барахтаа тэр нэгэн зодоондоо сайн хүнээс тусамж гуйдаг. Надад яаж золдохыг зааж өгөөч. Учир нь энэ хууль новшин болохоор намайг хамгаалж чадахгүй байна. Би өшөө авахыг хүсэж байна гэх зураглалаар түүний өнгөрсөн дуустааг. Одоо өрөө буцахад мань залуу ам дотроо үгэлсээр л байлаа. Солонгосын хууль бол новш, солонгосын хууль бол новш, солонгосын хууль бол новш. Харин нөгөө талд сорвитын хамаг судсан бүгдөрөөд муухай орилж байлаа. Сургууль гэж сайхан газар бүгд л инээж хөөрч баярлаж цэнгэх ёстой. Гэвч хэдэн ёс зүй байхгүй зугаа цэнглээ буруу аргаар гаргадаг хүүхдүүдийг эс тооцвол. Манай хүн нөгөө сорвитын хөлийг хуг дарлаа. Харгалзагч юу ч хийж чадсангүй. Төмрөө харгалзагчтай төхөж очсноо би тэнд нэгэн түүх ярьж хүү. Миний бай бол анханасаа сорив байгаагүй. Энэ юрдээ эхлэл хөгшөө үгэн минь. Сорвитыг өвхлөө задуулж байхыг харсан тоорой хүү. Хоёр хоригдлыг бандажтай хамт өргөөд бэлтгэл хийж байгаа залуу тэр очтойг. Болоор аха манай шонод нэг хачин хөр орж ирээд сорвитын хөлийг нь хуглаад хайчихлаа. Ихэнх биеийн шивэстэй эвгүй залуу. Тэр залуу хэн гэж байна? Төмрөө гэж байна уу гэж асуулаа. Тэр өргүүлж байгаа хоригдлуудын хартаа өөртөө тоолж молоод энэ хоёр хоригдол гаран дээрээ өргөөд бэлтгэл хийж байгаа залуу бол Парк Сончол гэдэг. Одоо 18 настай. Сонирхогчийн кикбоксing тэмцээний медальтай тэмэрчээ. Тэр итгэж ядна шүлсээ цайвруулан зогсдог. Энэ Парк Сончол багасаа сониуч байсан. Бүхний туршиж үзэх дуртай хүүхэд байсан. Колог ментостой хийвэл үнэхээр цацардаг юм уу? Дэлхийн нарыг тайрдаг юм уу? Хүнд шээс уулгавал юу болох вэ гэд ёстой сониуч хүүхэд байсан. Тэрний найзууд нь бүгд л бүтэхгүй таарсан таар шууданууд. Муугаараа манай төмрөөг л шоглоно. Түүний урд хоёр аяга тавьчингуудаа уу гэж шаарддаг. Нэгэн шээстэй нөгөөх нь энгийн ус ялгаж чадахгүй гэж туршилтын тулаа болгоно даа. Мэдээж задуулахгүй тулд уужил таарна. Бас л болоогүй дандаа л утас уухан санчаал тэндээс туулгалтын юм энгийн хүн уул юу болох вэ гэдгийг бас л харчихнаа. Яаж та байж чамааг. Хүн сониуч байж болно. Ийм гаж сониуч гэж юу байх вэ? Бас л манай хүн дээр очиод нөгөө юмныхаа талаар ярьж гарнаа. Тэгснэ манай хүнийг дарамтлаж байгаа. Нөгөө юмээ өгөх юм аа. Нөгөө хідэн сугны өснүүд нь юундаач баярлаад байдаг юм бүгдээрээ зураг бичлэг хийгээд ёстой нэрээ арай л хүний мод дуртай юм аа. Орой болж хэсэг найзууд хамтдаа явж байв. Манай хүн угаасаа цүнхийг нь барьстай. Барихгүй бол алуул нь яасан хэцүү хорвоо вэ? Хөөе төмрөө, танаа гэрт хүн байхгүй ёстэй. Юу? Хүн байгаа штэ. Бити худлаа хуцаад бай. Танаа гэрийнх нь хөдөө явсан гэдгийг чинь би мэднэ шүү. Олон юм хуцаад байлгүй гэрээ заагаад өг гэв. Манай хүний гэрт муусан навшнууд орлоо. Өлөн нохоонууд эргүүж тойрож харнаа. Ваарн дотроо мөнгөө салтаалцсан юм биш үү? Тэгснээ санчил өөрийгөө имч гээд дүрдээ орцсон. Түүний духыг байраад чи халуурч байгаа юм биш үү? Би ч бас халуурч байна. Чи хэвтээд яг одоо ийм оох хэрэгтэй байна. Манай хүнд хүчээр ийм өгнөө. Халуураагаа байгаа хүнд. Манай хүн ч уган бол дээрлхүүлж байгаа мэдгүй л байгаа юм. Хөөхөн амтаа өгсөн имийг нь шууд л уна. Тэр им энгийн биш бөгөөд фентанил байж таардаг. Манай хүний толгойн эргээд биеийн тавираж ихтэйхэн сайхан болцдог. Инээд алдаад ёстой нэрээ солиорч өгч байна. Түүний нүдэн нөгөө хэд нь хулгайч найзууд биш. Чөтгөр шиг л харагддаг байлаа. Хэсэг мансуурсан санчаал тэргүүтээ нөхөд бүгдээрээ л манай хүнийг сумлаад хөгшөө юм туршиж үзмээр байна. Энэ алчурыг чи эхлээд ав. Манай хүн нилээ балаа болцсон юм чи юу ч бодлого авлаа. Санчаал тушааж байна. Чи одоо наадхаа богино долгооны 100-т хий. Манай хүн хийлээ. Тэгтэл асар том дэлбэрэлт болж хайрын гэрн шатлаа. Нүдээ нэгээд харуул манай хүн эмнэлэгт байна. Цагдаа нар ирж гал төмөр тавьсан талаар асууж байна.
Манай хүн тэр үед маш их мансарсан байсан болохоор юугаач сандаггүй. Удалгүй эдгээр сургууль руугаа явлаа. Тэгтэл нөгөө эдний стандар бүр гимсэн шинж байхгүй. Юу бэ хөгшөө? Чамайг хараагүй боджээ. Манус бүгд танаа гэрт гой цагийг өнгөрөөсөн биз дээ. Танаа гэрийг чин амар дэлбэлсэн штэ. Чи азтай юм аа. Би бүр танаа гэрийг YouTube-ээс харсан гэд боддоо хөгшөө. Тэр яах вэ? Танаа гэр шатаад гой байсан биз дээ. Чамд хөвгөлтэй байсан биз дээ, тийм үү? Манай хүн юу ч дуурсангүй. Санчаалын гэдэн хөдлөөд чамд гоё байсан биз дээ гэд манай хүний хатгаад байна. Би чамайг ухаангүй хөвтөж байх чинь нэг давхарлаа буулсан шүү. Надад харинч баярлаж яваарай навшмна гинөө. What the fuck? Бас л ийм илхийн гар байдгаа. Амьдралын ишлэл. Чи хүнд дээрлэхүүлж байж л дээрлэхэлж ямар аимшигтай гэдгийг өөрийн биеэр мэдэрнэ. Манай хүний сэтгэл зүйн тогтворгүй байсан болоод ч тэрөө тэний хүн шиг баярлаа гэд хэлчихэн тэр. Хичээлээ тараа гэртээ ирлээ. Ээж имэн байлаа. Ээж нь уйлж барина. Тэний хар хүүрээ. Чи минь юу хийчих нь энэ вэ? Яагаад гэрээ шатаасан юм бэ? Ангийн хүүхдүүд чинь бүгдээрээ л чамаа гэрээ шатаасан гэд байна штэ. Ээжийн үлэнсэн гашуун бөгөөд хүчтэй байлаа. Хөөрхөн имэн ухаан нь муудаад үнэхээр хүнд байдалтай. Ээж нь миний хүү бүх зүйл хэцүүцэн. Бид нар өрөнд орсон тэгээд ч болоогүй даатгалын компани албаар гэрээ шатаасан гэд бид нарыг шөөхөд өгсөн байгаа гэд хороогийн бүхэл хатуу зүйлийг хүүгийн өмнө хэлж орхиноо. Ангийн хүүхдүүд нь хүртэл түүнээс нүүр буруулж төмрөөл альчуур барай гэрээ шатаасан штэ гэд цөмөөрөөл нэгэн дугаар хэлдэг. Дүрс солигдож төмрөө хувцас аваад камерын өрөөлөгөө орохоор болов. За шинэ хүнээ хүлээж аваараа томоотой байгаараа гэсгэдэг. Ирсэн даруйдаа эхлээд өөдөөс нь томроод байсан залуу хөлөөрөө хөнхөө өшгөлөд унгаачдаг. За навшнуудаа хүний үрийн бол цуваа тэр нохоон гөлөгийн бол цөмөөрөө хүрээд ир гэхэд нохоо аятаа хідэн ялтангууд цөмөөрөө нийлж байгаа төмрөөрөө дайрахаар орлоо. Бүгдийг нь зодож дуусна ашгүй нийгэм санчаалтай олзов. Хүү чи чин төмрөө мөн үү? Яалтчгүй төмрөө байна штэ дураака. Сониуч навш байх шүү. Би чинь ганцхан хуруугаар хэрхэн кик боксчинг ялж чаддаг аргыг зааж өгөх үү? Чи мэдмээр байна уу? Чамд хэлж өгнө одоо. Дүрс солигдож манай хүн шоронд орохоос өмнө шивэсний газар шивэс хэлэхэр болтоог. Энэ хачирхалтай уйлж буй үржижсэн хүний зураг цаанаал нэг гаслантай. Шивэс жоохон сониуч зан хөдлөө түүнээс асууа. Манай хүн шууд л энэ манай хөөрхөн хэлтэй эмээ гэж хэллээ. Буцаад нөгөө үйдлөө орцгоё. Санчаал гайхан барина. Чи одоо намайг ганцхан хуруугаар яалахаа ямар инээдтэй амьсгаа вэ? Хэгжүүн царай гаргаж басаж таардаг. Төмрөө чимээгүй хүн барьж байсан хувцас тавиад дотроос нь нулимс асгаруулгач гаргаад ирдэг. Тэгснээ инээд алдаад би чамааг ялахад ганцхан хуруу хангалттай гэд түүн рүү дайрлаа. Нулимс асгаруулгачаа шүрчгэд цаад чин сүйд мэд нүд нь юу ч хардаггүй. Энэ үеийг далиндуулан төмрөө ил даваа зодож байлаа. Хөөе, бяцхан навш минь яагаад намайг төмсөгдчихвөө? Чи юм хүүхэн шиг зодон хийдэг гэж юу? Шудраг байлдаа гэж солиорч өгч байна. Манай хүн аль хэдийн шудраг зүйлд итгэхэ болсон байлаа. Биеийн дээд хэсгээ хамгаалахад доод хэсэг рүү нь ажиллана. Доод хэсгээ хамгаалахад дээд хэсэг рүү нь ажиллана. Харж чадахгүй байгаа сончол хий саваад л байлаа. Энэ мөн навшиг нэг л удаа онцгоол гэсэн найдлагатай. Манай хүн юугээл оногдох уу шууд л гартаа альчуур барьж аваад пит хитэл нь хүчтэй өдөглөөд шал руу хүчтэй самнаа. Цус нь олгоодсон санчил газар тарвшиг иврээд унчна. Төмрөө асууж байна. Дөнгөж саяхан хатаас нь альчуураар зодуулах ямар байн гэж хэлхийн зэрэгцээ. Хөөрхийн эмээ гэхэн дурсан сэдэрнэ. Эмээ нь бүр ухаан мэдрэлээ алдсан шүлсээ гойжуулаад ихэд хэцүү. Ахан түүний гарыг бариастай ээжин уйлаастай эмчтэй ярилцсан. Байшин шатсны дараа эмээ гэхэн сэтгэл санаа нь муудаад ийм байдалтай байгаа юм. Тэгээд ч болоогүй ач хүн ийм түлэгдсэн царайтай байхыг хараад яаж зүгээр байх вэ хөөрхийн эмээд. Газар ивхэр шивдсэн санчил яагаад ч юм бэ шууд хөлөө ашлаад төмрөг нистэл жилээ. Баярлалаа өгшөө манийхаа цусыг гартал нүүцэн. Би бараг цусаараа нүдэ угаагаад цэвэрлж эхлэе гэд хэв нэг инээж байв. Мань хоёр ширүүхэн үзлээ. Яалчгүй кик боксер хичээлдэх болгооч болохоор илт аваа байлаа. Манай хүн ханан чахтваа. Санчил би чамайг өдөр бүр сандагчтай эргүү хөөрэ. Чамайг зодох болгонд чи гиншиж байгаа юм шиг хачин чимээ гаргадаг. Яг л шавж шиг. Би өдөр болго энэ чимээ сонсох хүсдэг байсан гэд баяртай наргагүй ярьж байна. Төмрөөгийн өмнөх дурсамж нүдэнд нь харагдана. Тэр санчаалдаа зодтолтохоос өмнө нэг хүнээс зөвлөгөө авдаг. Тэр хүний зөвлөгөөг өвөл нулимс асруулж төрхөн зурал нүдийг нь хаадаг. Тиймээс шалан дээрээ даавууд ивс өрсөлдөгчөө эргэн тойрноо анхаарахгүй болтол нь өд гэж зөвлөгөө өгдөг. Төмрөө тэрийгэ хэрэгжүүлээ шалан дээр нь даавууд ивсэн байлаа.
Санчаал эргүү хөр халтарж унахын зэрэгцээ. Манай хүн боломжийг алддаггүй түүнийг дараад авлаа. Өнгөрсөн үе. Санчаал гэж хүний үнэргүй нош хүүхэд зүгээр байлгачихгүй маа. Хоёр нүүртэй ингээ сургуулийн хүүхдүүдийг урайлаад лайв хийж түүнийг доромжилдог. Яасан балер хүр гэхээр юм байдаг байна. Тэгэж зогсонгүй. За юу яцхан guys, welcome to my TikTok. Өнөөдөр та нар хоёр нүртэй сорвтой хүүхдийг харж байна. Удахгүй бид имээр нь очиж лайв хийнэ. Та нар тэр болтолд намайг дэмжээ фоллоу дараарай гэд бүр улаан цагаанд гарцсан хулгаач вэ. Хөөрхий төмрөөгийн имэн хүнд байдалтай байхад арай л хитрнэ. Бүр уур хүрчлээ. Үзэгдэл тэр хоёр дээр бооход төмрөө дээр нь гарсан ухаан жолоогүй нүдэж байна. Дараа нь тэр жигчээ хурууг нь шууд л хуулцдаг. Хураагаа оглож асар их өвдөлт авсан Санчаал баашиж байхдаа хөгшөө боли намайг уучлаач бүх зүйлд уучлаарай гэж хэлхийн зэрэгцээ. Өнгөрсөн үеөө буцдаг. Өнгөрсөн үерөө буцахад муу новшчин хөөрхий имийг нь доромжилж стрим хийж байлаа. Баруун гарын шулан цохил зогсоо зайгүй түүний нүүрэн дээр бууж байлаа. Хүүр үнэртэд явчихсан Санчаал хөөш новш минь би яг юу буруу хийсэн бэ хэмээн асуув. Уур нь улам хүрсэн төмрөө амруун баахан хавчаарч ихэж байна. Чиний хамгийн новшин зүйл бол юу гэж над амчин л байхгүй юу? Дандаа хэрэггүй зүйл ярьж хоцож байдаг гэснээ зүүн нудрага зангидж аваад маш хүчтэй зөхиод ийхүү хар дарсан зүүдтэйгээ хамт дууслаа. Ингээд эмээгийнхэн өршөө хорсолтой шивээс нь багч болтгоо тавьшидлаа. Манай хүн өнгөрсөн дурсамжаа бодоход дэндүү аимшигтай байсан. Хөөхтүүд түүнийг олны өмнө дээрлэхэж зургийг нь зөвшөөрлөхгүй аавна. Аргаа бараад амиа хорлох гэж үзсэн. Найз гэдэг нэртэй бүдүүнээ түүнийг хүчинтсэн гэд ботхоор л аимшигтай санагдаж байна. Ингээд нэг юм Санчаалын болж бүтэхгүй амийг нь дарж чадлаа.